За баярлалаа. Ингээд шинжлэх засгийн газрын бүтэцгэн байгуулалтаар байгуулагдсан хүн амын хөгжлийн мамлын яам хүүхдийн асуудлыг бие даасан бүтэцгэн байгуулалтаар шийдвэрлэж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын 49.37% нь бол хүүхдүүд байдаг. Энэ маань нийт хүүхдийн хүн амын 967 мянган гэсэн үг. За энэ нийт хүүхдүүдийн дотроос 5-аас 18 насны хүүхдүүд маань нийт хүүхдийн 49.8%-ийг эзэж байгаа юм. Тэгэхээр зэрэг хүүхэд эрхийн хамгаалалт хөгжлийн асуудал дээр улс орны болон түүнд оролцогч талуудын хамтын оролцоо ямар түвшинд байдаг талаар та бүхэнд мэдээллийг хүргэе. Өнөөдөр манай Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хэд хэдэн хууль тогтоомжууд хүүхдэд шууд адресэгдэж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, болон гэр бүлийн тухай хууль, мөн хүн худалдаалах, гэмт хэрэгтээ тэмцэх тухай хууль, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, хүүхдийн хараа хяналтыг төр саатуулах тухай хууль болон хүн амын хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, гэр бүлийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого гэх мэтчлэн бие даасан 6 хуулиас гадна нийт салбар хоорондын шугамар хүүхдтэй харьяал бүхий 21 хууль тогтоомжууд байдаг юмаа гэдгийг бол та бүхэн мэдэж байгаа бах. Мөн энэхүү хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гарч байгаа үндэсний хэд хэдэн хөтөлбөр төслүүд бол байдаг. Үүнээс өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих тухай үндэсний хөтөлбөр, мөн хүн худалдаалах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөнчлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үндэсний хөтөлбөр, хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрийг босгох үндэсний хөтөлбөр, мөн хүүхд хамгааллыг бэхжүүлэх урт хугацааны стратеги гэх мэтчлэн үндэсний олон эрх зүйн хөтөлбөрүүд маань хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан гарсан байдаг. Энэхүү хөтөлбөр хуулийн хэрэгжилтийг өнөөдөр хүүхдийн төлөө үндэсний газар болон түүний харьяа хэлтсүүд хэрэгжүүлж байгаа гэдгийг бас бид бүхэн мэдэж байгаа. Мөн түүнчлэн манай хүүхдийн талаар, хүүхд хөгжил хамгааллын талаар гарч буй эрх зүйн актууд, мөн хүүхдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн олон улсын болон гадаадын маш олон хөтөлбөр төслүүд улсын хэмжээнд хэрэгжиж байдаг юм байна. Хүн амын хөгжлийн мамлын яам байгуулагдсан цагаас хүүхдийг тойрж хэрэгжиж байгаа хөтөлбөр төслүүдийн талаарх судалгааг хийж үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр төслүүдийг жагсаалтанд авч байна. Одоогийн бидний судалсан судалгаагаар авч үзэх юм бол нийт улсын хэмжээнд гадаадын нэгдсэн үндэсний байгууллага болон түүний төрөлсөн байгууллагууд, мөн олон улсын төрийн бас байгууллагын 19 байгууллагын 39 төсөл хөтөлбөр, мөн Монголын үндэсний 5 сүлжээ байгууллагын 98 төрийн бас байгууллагын хүчин оролцоотойгоор хүүхдийн хөгжил хамгааллын хүрээнд хэрэгжиж байгаа хөтөлбөр төслийн зураглалыг бас та бүхэн харж болно. Энэ хөтөлбөр төслүүдийн хэрэгжилтийн байдлаас аваад үзэх юм бол нийт хөтөлбөрийн дийлэнх олон хувь нь буюу 56% нь хүүхдийн халамж хамгааллын үйл ажиллагаанд чиглэгдэн хэрэгжиж байна гэсэн мэдээллийг бид та бүхэнд өгч чадхаар байна. Мөн бидний хүүхд хөгжил хамгааллын талаарх бодлого маань өнөөдөр ямар түвшинд байна вэ гэдгийг бид бас Монголын мянган хөгжлийн зорилтын 9 зорилтын 7 хүүхдэд чиглэгдсэн байдаг учраас энэ дээр манай бодлогын хэрэгжилт бид бүхэн хаана явна вэ гэдэг талаарх точ мэдээллийг та бүхэнд өгье. Нэг бид нар өсвөрлөн ядуурлыг бууруулах томоохон зорилтыг мянган хөгжлийн зорилтынхаа 1-р зорилт болгон тавьж байдаг. Тэгвэл өнөөдөр манай хүн амын ядуурл маань 29.8% байна. 2015 он буюу мянган хөгжлийн зорилтод хүрэх зорилт маань өөрөө 15% хүрэх учиртай. Тэгвэл манай энэ маань нэлийн асуудал болсон зорилт байна гэдгийг бас анхаарал татсан зорилт байна гэдгийг бас бид бүхэн бас тэмдэглэх хэлхийг хүсэж байна. Мөн 2 дахь зорилт маань бүх нийтээр анхан шатны боловсрол эзэмших зорилтыг бид бүхэн дэвшүүлдэг. Тэгвэл өнөөдөр манай нийт хүүхдүүдийн боловсролын түвшинг аваад үзэх юм бол 2015 онд мянган хөгжлийн зорилтод бид 100% анхан шатны боловсрол эзэмшүүлнэ гэсэн зорилт тавьсан байгаа. Бид өнөөдөр хэрэгжилтийн түвшин 92.9% байгаа буюу мянган хөгжлийн зорилтын одоо 2015 оны зорилттой хүрэх магадлал байна гэж бид үзэж байна. Мөн бага болон дунд боловсрол эзэмшигчдийн дунд одоо гендерийн тэгш байдлыг хөгжүүлэх зорилтын хүрээнд хүүхдүүдийн хүйсийн зохистой харьцаа хэрхэн ямар түвшинд байгаа вэ гэдэг талаар та бүхэнд бас мэдээлэл өгье. 2015 он буюу мянган хөгжлийн зорилтод хүрэх манай дэвшүүлсэн зорилт маань хүүхдийн эрэгтэй эмэгтэй хүүхдийн нэг эрэгтэй хүүхдэд ногдох эмэгтэй хүүхдийн харьцаа бол нэг байх ёстой гэсэн зорилтыг бид дэвшүүлсэн. За бид бага дунд боловсролын түвшин аваад үзэх юм бол суурь боловсролын түвшинд бол харьцангуй
нэг эрэгтэй хүүхдэд 1.1% харьцаатайгаар октоудад хамаарагдаж байна. Тэгвэл дунд болон дээд боловсрол эзэмшиж байгаа болон боловсрол эзэмших хандлагын харьцааг аваад үзэх юм бол нэг эрэгтэй хүүхдэд 148 эмэгтэй хүүхэд хамрагдаж байгаа буюу өөрөөр хэлбэл энэ дээр манай бодлого ямар төвшөнд байгааг та бүхэн харж байгаа. Мөн цаашаа ч гэсэн хүүхдийн хүйсийн гендрийн буюу тэгш байдлын энэ харьцаан дээр бас манай бодлого хөтөлбөр чиглэх ёстой гэсэн энэ байр суурийг бас харуулж байна. Мөнгөний хүчний зорилтын 4 дахь зорилт маань 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бид 2015 он гэхэд 90 онтой харьцуулахад 4 дахин бууруулна гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Тэгвэл өнөөдөр манай төвшин 26% тохиолдолтой буюу манай энэ маань үндсэн дэвшүүлсэн зорилтонд арай хүрж чадаагүй байна гэсэн үг. Энэ дээр бид бүхэн бас цаашдын бодлого хөтөлбөр маань чиглэх ёстой гэсэн дүр зураг харагдаж байгаа юм. За мөн мөнгөний хүчний зорилтын 5 дахь зорилт маань нөхөн өрчхүүн эрүүл мэндийн шаардлагатай туслан зөвшөөрлөгийг хүн бүрт хүргэж эхийн эндэгдлийг бид бүхэн 4 дахин бууруулна гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэнийг та бүхэн мэдж байгаа. Энэ маань хамгийн сайхан ололттой бахархамжтай зүйл бол энэ бид нэр 2015 оныхаа хүрэх зорилтонд хэзээний бид хүрсэн байгаамаа. Энэ бол манай засгийн газрын болон бид бүхний хэрэгжилт бодлогын маш сайн үр дүн гэдгийг бас харуулж байна. За мөнгөний хүчний зорилтын 7 дахь зорилт маань бид байгаль орчны тэр тусмаа ундны усны хангамжийг сайжруулах, ариун цэврийн байгууламжийг хүн амын эзлэх хувийг бууруулах ёстой гэсэн ийм зорилт тавьшуулсан байгаа. Энэ маань үндсэндээ хүүхдийн эрүүл мэнд, өсөн мэнд бойжих үндсэн хүүхдийн эрхийн конвенцийн заалттай шууд нийцж байдаг нэгэн зорилт байгаа. Тэгвэл энэ маань харамсалтайгаар одоогоор бид 2005 онд дэвшүүлсэн зорилттой хүрэх магадлал маш бага байна гэсэн ийм нөхцөл байдлын түншлэгийг бас бид бүхэн үзүүлж байна. За мөн хүнчлэлийн хүүхдийн тоон үзүүлэлтээр манай хүүхдүүдийн дунд тохиолдлууд, эрсдэлтэй зүйлүүд ямар байдалтай байна вэ гэдэг талаар товчхон тоо мэдээлэл хүргэе. Бидний дунд бүтэн өнчин хүүхэд 4305 байна гэж бүртгэгдсэн байдаг. Өвчлүүлсэн хүүхэд маань нийт 2093 байх юм. Мөн бидний хүүхдийн дотроос гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүд 568 тохиолдол байх юм. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдүүд маань бас мөн 1178 тохиолдол байгаамаас маш их хэмжүүлж байгаа. Мөн шүүхээр ял шийдвүүлсэн хүүхдүүд маань 542 тохиолдол байна. Мөн сургууль завсардсан 6-аас 14 насны хүүхдийн тохиолдол 2749 байна гэсэн ийм тоон үзүүлэлтүүд бас байх юм. За тэр гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн тохиолдлыг аваад үзэх юм бол ялангуяа хоригдож байгаа хүүхдүүд маань 40 хүүхэд, мөн хэрэгт холбогдоод байгаа хүүхэд нь 250, мөн хүүхдээс үүдсэн гэмт хэрэг маань өөрөө 418 юм гэмт хэрэгт байх юмаа гэсэн ийм тоон мэдээлүүд бас биднэрт харагдаж байна. Энэ маань бас л хэдийгээр чанарын мэдээж хэргийн тоон маань чанарын буюу хүүхдийн хөгжил хамгааллын асуудал маш настай хөндөгдсөн асуудал байгаа учраас энийг бас та бүхэнд дуулгаж байгаамаа. За энэ бүхэн бодит байдлаас буюу манай бодлого зорилтын хүүхд хөгжил хамгааллын асуудал бид хаана явна вэ гэдгээс үүдээд тулгамдсан хэд хэдэн асуудлууд гарч байгаа юм. Жишээлбэл ядуурл маань хүн амын 29.8%-ийг эзэж байгаатай холбоотойгоор манай нийт хүүхдүүдийн өөрөөр хэлбэл 3 хүүхд тутмын нэг нь ядуу орчинд амьдарч байна гэсэн энэ айхтар тулгамдсан асуудал бид бүхний өмнө тулгараад байна. Хүүхэд маань өөрөө ядуурд өрснөөр олон сөрөг үр дагуулна гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Мэдээж хэрэг хүүхдүүд ядуурлын улмаас хүнс тэжээлийн дутагдал хамгийн түрүүн өртөнө. Хүнс тэжээлийн дутагдгийн улмаас эрүүл мэндийн болон биеийн дархлаа нь сулардаг. Мөн энэ ядуурлынхаа улмаас хүүхдүүд маань сэтгэл готролд орж сургуулаа орхих, сургууль завсардах ийм сөрөг үр дагаврууд байдаг. Мөн цаашлаад бас энэ хүүхдүүд маань амьдралынхаа явцад амьдралын буруу дадал зуршилд автах ийм тохиолдлууд бас үүдэн гардаг. Мөн хүүхдүүд маань хүүхэд нас 18 нас хүрээд том хүний насанд хүртлээр бас энэ ядуурлын байдал нь орлогын ийм ядуурлыг магадгүй бий болгосны улмаас үе залгамжсан ядуурлыг бий болгох ийм их ноцтой үр дагавар гарах магадлал байна гэдгийг бид бүхэнд бас сигнал болгож өгч байна. За мөн хүүхэд хөлмөр эхлэх ёсгүй гэж бид бүхэн
одоо манай хүүхдийн эрхийн конвенц болон хүүхдийн эрхийн тухай хуулиудаар идэвхтэй мэдж байгаа. Тэгвэл манай 5-аас 17 насны нийт хүүхдийн 11.5% буюу нийт 68 хүүхэд хөдөлмөр эрхлэж байна. Энэ дотроос 67% нь төвчшгүй хөдөлмөр байна гэсэн юм бас мэдээлэл бас идэвхэн байх юм. Мөн хүүхдийн хөгжил хамгаалалт бас нэгэн тулгамдаад байгаа асуудал бол хүүхэд маань гэр бүлдээ аз жаргалтай эрүүл өсөн бойжих ёстой байдаг. Тэгвэл өнөөдөр зөвхөн нийслэл бүртгэлтэй хүүхдүүдийн тоо мэдээлэлээс аваад үзэх юм бол 132 хүүхэд хараа хяналтгүйгээр гудамж талбай, асрамжийн газрууд дамжин амьдарч байгаа гэсэн юм бас тулгамдсан асуудал бас байна. За мэдээж бидний өнөөдрийн болон өчигдрийн одоо манай хүүхдийн байгууллагуудын орцог талуудын дунд хилцүүлэг өрнүүлсэн бас нэгэн чухал асуудал бол хүүхдийн осол гэмтлийн асуудал байгаа. Хүүхдийн осол гэмтлийг бид зам тээврийн хөдөлгөөнөөс үүдэлтэй осол гэмтэл, мөн чөлөө цаг өнгөрүүлэх явцдаа хүүхдүүдийн одоо гарч байгаа осол гэмтлүүд, мөн сургуулийн орчиндөө буюу гэр ахуйн орчинд үүсэж байгаа маш олон төрлийн осол гэмтлүүд байсаар байгаа дээр бас манай Хүү амын хөгжлийн хамгааллын яам буюу бодлогын одоо асуудал харьж байгаа төрийн захиргааны анхаарал бол энд бас чиглэгдэж байна гэдгийг бас дурдъя. За түүнчлэн бас нэгэн одоо энэ тоо мэдээг бас бид бүхэн сонсоход бас хэрэгтэй сонсох шаардлагатай байгаа юм. Өөрөөр хэлбэл бидний хүүхдүүд хоорондоо нэгнийгээ доромжлох буюу одоо гэмт хадлагт одоо өртөх гэмт хадлагыг үйлдэх тохиолдол бол бас байсаар энэ бас бидний анхаарах тулгамдсан чухал асуудлын нэг болж байгаа. Сүүлийн 5 жилийн дунджаар аваад үзэх юм бол улсын хэмжээнд манай нийт хүүхдийн 4.300 хүүхэд энэхүү гэмт одоо халдлагт өртсөн гэсэн тоо мэдээлэл байх юм. Мэдээж энэ гэмт халдлагт хүүхдүүд маань өртснөөрөө самсартай болон самсруугаар өртснөөр бол маш их гэмтэлд өртдөг. Энэ нийт хүүхдийн 57% гэмтийн хэрэгтэн мөн тэдний одоо 10% нь амь насаа энддэг гэсэн энэ айхтар эмнэлтэд тохиолдоод байгаа юм аа. За ингээд энэ их тулгамдсан асуудлууд болон өнөөдрийн бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийн байдлаас үүдээд бид энэ тулгамдсан асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдгээр Хүү амын хөгжлийн хамгааллын яамны бодлогыг бас танилцуулахыг бас үзэж байна. Мэдээж бидний хүүхд хөгжил хамгааллыг тойрсон эрх зүйн актууд бол цөөнгүй байгаа. Тэгвэл энэхүү эдгээр эрх зүйн актууд болон үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг болон одоо зохицуултыг боловсронгуй болох зайлшгүй шаардлага байна. Мөн хууль тогтоомж болон үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх манай механизм өөрөө хангалтгүй буюу манай энэ үйлчилгээ хүргэх хүний нөөцийн болон одоо стандарт журам дүрмүүд бас хангалттай түвшинд гараагүй байна гэсэн ийм нөхцлүүд бас байгаа юм. Энэ бүгдээс үүдээд бид бүхэн хүүхдийн хөгжил хамгааллын бодлогыг томьёолохдоо Монгол улсын буюу бидний хүүхдүүд бүгд жигд тэгш хэрэгтэйгээр хөгжил хамгааллын үйлчилгээнд хамрагдах ёстой юм а гэж. Хэрвээ бид энэ пирамидыг хүүхдийн хөгжил хамгааллын пирамид гэж үзэх юм бол энэ пирамидын суурь нь үндсэндээ Монголын бүх хүүхдүүдийн жигд эдлэх ёстой эрх хамгааллын асуудал энэ дээр яригдах юм а. Хүүхэд маань эсийн энд амьдрах хэрэгтэй, хүүхэд маань бүрэн хамгаалалт халамжид байх ёстой. Суурь бүх үйлчилгээ бол энэ пирамидын доор нийт хүүхдүүд маань байх ёстой. Мөн бидний хүүхдийн дунд эмзэг бүлгийн хүүхдүүд бас байгаа. Тэгэхээр зэрэг манай энэ пирамидын дунд буюу эмзэг бүлгийн хүүхдүүдэд үндсэн суурь үйлчилгээнд дээр нэмээд зорилттой бүлгийн одоо төрөл бүрийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаар чанартай тусламжтай чанартай хүргэх ийм үйлчилгээг бид бас боловсруулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Мөн түнчлэн тусгай хэрэгцээ шаардсан хэсэг бүлэг хүүхдүүд байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо тусгайсан нэг үрчтэн одоо ганцаарчилсан үйлчилгээ шаардсан юм бүлэг хүүхдүүд байгаа. Энэ тохирсон тусгай хэрэгцээд үйлчилгээ болон түүнийг хүргэх нэгдсэн тийм бодлогыг бид бүхэн боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ нэгдсэн том бодлогынхаа хүрээнд Хүү амын хөгжлийн хамгааллын яам хүүхдийн асуудлыг гэр бүл суурилсан хүүхдийн хөгжил хамгааллын шинжилтийн одоо ийм бодлогын концепцийг бас та бүхэнд танилцуулж байна. Бид хүүхдийн хөгжлийн асуудлыг гэр бүл суурьтай хэрэгжүүлнэ гэдэг гол агуулга маань гэр бүлийн гишүүн болгоно. Гэр бүл маань өөрөө манай нийгмийн үндсэн суурь гэдэг утгаараа энэ гишүүн бүгдийн үүрэг оролцоо, хариуцлага, хамтын оролцоо, хамтын ажиллагаа, мэдээлэл хэрхэн солилцох, хүүхдүүдийнхээ давуу талыг иргэн бүхэн, гишүүн бүхэн хэрхэн яаж хөгжин дэмжиж хамтарч ажиллах уу, цаашлаад хүүхдийнхээ төлөө хүүхдтэйгээ хамтран
зөвшөөрсөн шийдлийг хэрхэн яаж гаргах вэ гэдэг талаар ийм цогц гэр бүл суурилсан хөгжлийн бодлогыг бид бүхэн боловсруулахаар зорж байгаамаа. Мөн энэ шинжлэлийн зорилтын хүрээнд энэхүү үйлчилгээг хүргэх хүүхдийн төлөө үндэсний төв буюу өөрөөр хэлбэл хүүхэд маань гэр бүлийнхаа орчинд гэдэг утгаараа хүүхэд гэр бүлийн хөгжлийн үндэсний тогтолцоог бид өшөө боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. Энэ зорилтын хүрээнд дахин дуулгахад та бүхэнд Хүн амын хөгжил нийгмийн амгалан яамны Хүн амын хөгжил бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газарт гэр бүл хөгжлийн хилтэс буюу хүүхдийн төлөө үндэсний газрын харьяа орон нутаг дахь хүүхдийн төвийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар болгон шинжилэн зохион байгуулж чадсанараа энэхүү зорилтод хүрэх бас эхний алхам бид тавьдсан гэдгийг бас хэлэхэд таатай байна. Мөн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын талаарх олон хууль тогтоомжууд байгаа. Түүний тэдгээрийн цогц үнэлэлт, дүгнэлт, шинжилгээ хийж бодлогын түн шинжилгээндээ үндэслэн өөрчлөлт бүхий боловсронгуй тогтоомжуудыг боловсруулна гэж үзэж байгаа. Мөн түрүүн бид хэлсэн байгаа суур пирамидын суур буюу хүүхдийн нийтлэг үйлчилгээ хүүхд тус сүрд үрэх ёстой хөгжил хамгааллын үйлчилгээг бид бүхэн өнөөдөр бол боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг тооцоол огт байхгүй байна гэж хэлж болох талтай байна. Тийм учраас хүүхэд хөгжлийн төлөө хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг бид хууль эрх зүйн хүрээнд болон цаашид хөрөнгө оруулалтын хүүхдийн мэдрэмжтэй санхүүжилтийн тогтолцооны хэлбэрээр цаашид зайлшгүй хийх зорилтыг бид бүхэн дэвшүүлж байгааг та бүхэнд бас уламжлахад таатай байна. Мэдээж хэрэг манай хүүхдүүдийн дотор эмзэг болон тусгай хэрэгцээд үйлчилгээ шаардлагатай бүлэг хүүхдүүд байгаа гэдгийг бид бүхэн мэдж байгаа. Энэ хүүхдүүдийг жирийн хүүхдүүдийн адил нийгэмд тэгш оролцоог хангаж тэдгээрийг тэгш хөгжих боломжийг хангаж хэрэгжсэн тийм нэгдсэн тусгайлсан бодлогыг бас бид нар боловсруулж хэрэгжилтийг хагнаа гэсэн зорилтыг тавьж байгаа. Ингээд би илтгэлийнхаа төгсгөлийг манай Монгол улсын ардын зураач Багдангийн Амгалангийн Монгол төрийн сайхан шүтээн болсон нэгэн сайхан зургаар өндөрлөе гэж бодож байна. Их орны өглөө ээжээ сайн байна уу гэсэн энэ сайхан хөргөөр та бүхнийхээ хамтын ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа.